За бүгдээ амгалан айлтгая. Барчин таж Нева Жиронгийн гор шатвалаа гэж. За Жүншүгийн гор Жүншүг шугаа Жүншүг Брэнэ тэрийг бол уншаад дууссан. За өнөөдрөөс Жиронгийн гор шатвалаа гэж. За Жиронгийн гор шатвалаа Жирон шугаа шатвадан Жирон Брэнэ шатваа оо гэж. Хоёр хэсгээс үзүүлнэ. Жирон шугаа Жирон Брэнэ. Амбуула хажиг Тамэ чатунга бамби равдучевиг гижин сүлжин брэв топчурду зон шимбийн гансаг Жирон шүгбийн цэнэд. За хажиг бол ингэж тийм ээ. Хажиг бол за тамэ чатунга бамби равду. Тамэ чатунга. За бид нар жидэн дээр ярьсан тамэ чатунга гэдэг нь 5 зүйл байгаа. Тэр нь юу гэхээр томбон гүнжурсүн. Тийм ээ. Томбон гүнжурсүн буюу жигда гүндэг зүлтүм дүршиг чогзын тэсүм нямонжин түүний дээрээс дочиг тэгээд ноцсон боё. Ноцсон буюу хорлогч. За дочиг гэдэг нь бол Дэдвис садүжийн дочиг дүгба гэж. Дэдвис садүжийн дочиг дүгба. Тийм ээ. Дэдвис садүжийн дочиг руудварх. За тэрийг багнах тэр талаас нь бол Чүрэн дүгба гэж тавина гэж эдэн дээр гарч ирсэн тийм ээ. Томбон бангуй чана Жүншүг Дэдвин юм дүгба бангуй чана Чүрэн. За тэгэхээр тамэ чатунгаа гэж бол тэр тавыг томбон гүнжурсүм тэгээд Дэдвис садүжийн дочиг дүгба түүний дээрээс ноцсон. За энэ тавыг багнахаар Равдучевийн гижин сүлжийн брэв төвчөрдөө зон шимбэ. За тэгэхээр тамэ чатунга бамби Равдучева гэдэг нь ерөөсөө энэ тамэ чатунга зам. Тамэ чатунга банва зам. Санааш тэ тамэ чатунга банва зам. Тэгээд тамэ чатунга одоо багнах. Тэгээд гижин сүлжийн брэв төвчөрдөө буюу барчин мяламжийн брэв товлохын тухайтад яг одоо хичээн шамдаж байгаа тийм ээ. Зон шимба гэдэг нь одоо цаг дээр зон шимбийн гансыг бол Жирон шүгбийн цани. За хажиг бол ингэж Жирон шүгбааг бол ингэж тодорхойлсон. За сэрва метэдэ гэж. Ингэж танид тавих юм бол буруу гэж. За яг үхээр дэ товчурду зон шимбийн янта цугланба юу вэ? Янта цугланба. Дэ товчурду гэдэг нь бол гижин сүлжийн брэв товчурду зон шимбийн янта цугланба юу вэ? Тэгэхээр танидэ инад сонжоодэ юм би чаваа байхгүй байна гэсэн тийм ээ. Дэ товчурду буюу гижин сүлжийн брэв товчурду зон шимбийн янта цугланба бол таны тавьсан цанид бол болоод байна. Жирон шүгба байна. Тийм ээ. Тэгээд цанидэ инад сонжоодэ юм би чаваа байхгүй байна. За хажиг дэ товчурду зон шимбийн янтожин жорлом дэн жигва товын гансаг дэ дийн цани сэрва мэтэдэ гэж. Дэ товчурду зон шимбийн янтожин жорлом дэн жигва. Янтожин жорлом дэн жигва гэдэг нь янчо жорлом дотроо 4 хувааж байгаа тийм. Дод зэмүү соба чочог. Чочог дотроо 3 байгаа тийм ээ. Чүмбүү бэрэн чүнгүү. 3 хэсэг. Тэрний хамгийн сүүлийн агч шүү дээ. Янтожин жорлом дэн жигва товын гансаг дэ дийн цани сэрва мэтэдэ Жирон шугвайна пагвайн говь. Тэгэхээр дэ товчурду зон шимбийн янтож жорломба бол сожийн ламд байгаа учраас сожийн ганц. Игэл. Тийм учраас пагва биш. Харин Жирон шугва бол пагва байх шүү дээ. Пагвайн говь чирдэ ийм минжинжин жансамина жампаг юм говь. Ийм минжинжин буюу энэ Жирон шугвагаар төлөөлүүлэн үзүүлж байгаа. Жирон шугва гэдэг чинь нэг зүйлийг одоо ойлгуулахын тулд төлөөлж үзүүлж байгаа жишээ. Тэр жинхэнэ утган дээр нь гарч байгаа бодисодва буюу хүн багшийн сударт айлцсан 48 бодисодвагийн трос Жирон шугвагаар төлөөлүүлж байгаа тэр харгалдаж одоо үзүүлж байгаа Жанчуу Симба нь бол янсан пагва байгаа. Тийм учраас нөгөө жишээнд үзүүлж байгаа юун ч гэсэн бол баг хөлөгнийхэн ч гэсэн бол баг хөлөгний нянто пагва баг. Тийм ээ. Ийм минжинжин гэдэг нь тэр одоо нэр зүүсэн төлөөлж үзүүлж байгаа. Одоо Жанчуу Симба нь бол жампаг буюу жансан пагва.
해주셈바 박와인 거. 그렇게. 나 허나래. 내 연터준 돌름 된 지과 네. 저거 릭버탈. 아, 하직 тэгсэн чинь заавал 연터준 돌름 된 지과наас бол тавих хэрэгтэй байна. Ягаад үг гэхээр намшидлаа гэж нь тий. Намшдад юу гэсэн бэ гэхээр намшидлаа тодголвийн шүгбааны жүншүг дардэ жэсумба аашиг жүншүг шүгэн мата санцам жорлом дэн жигвана жогвор шадвичэр шина гэж. Тодголвийн шүгбааны жүншүг дардэ гэж. Жэсумба аашиг мөн жүншүг шүгэн мата санцам жорлом дэн жигвана байх. Жүншүг шүгэн мата санцам. Энэ хамгийн доод тал нь тийм ээ. Газрын одоо хуваар юм нь бол одоо юу хаанаас энээс энэ үрдэл одоо байна гэдгийг хэмжээ тийм ээ. Тэрний хамгийн доод хэмжээ нь бол жорлом дэн жигвана буюу жорлом зубагаас байна гэж тийм. Жогор шадвичэр шина мачвдэ дэний гүндүвийн лүг годва зам юм бичэр гэж. Энийг гүндүвийн лүг годва зам юм байна. Тэгэхээр энэ бол намшид нямбуужин дээр бол яг энийг хүлээн зөвшөөрч байгаа юм биш ээ. Намшид нямбуужин дээр ингэж гаргаж байгаа нь бол гүндүүд ингэж үздэгэмаа гэдгийг л үзүүлсэн ийм хэсэг болохоос биш энийг аранлаг хайлгаж байгаа юм шүү гэж. Энийг бол аранлаг хайлгаж бишээ гэж. Тэгэхээр аранлаг бол яг уу гэхээр чөрөн шүгвийн цанцсан болвол гүндүүтэй таардгүй. Энэ тухай бид нар жидэн дээр гарсан тий. Би бас яг энийг бол жидэн дээр хэлж ирснийг бол тод санаж байна. Юуны бол жидэн дээр бол цанцмын бол тонломоос шөрөнгийн барайв батв бардуу ёод гэсэн шүү дээ. Тонломоос дараагийн одоо тэр шөрөнгийн барайв товлох чөрөн шүгба гэдэг бол чөрөнгийнхаа барайвыг товлох хүртэл байна гэж. Тонломоос. Тэгэхээр хамгийн доод юу нь бол тонломоос тий тонломоос. Харин гүндүү бол яг энэ дагуу жорлом дэн жигвана гэж тайлц. Жорлом дэн жиг. Тэгэхээр эндээс харахад бол аранлаг бол бо гүндүүгийн чөрөн шүгбагийн санцмыг бол айлгах. Мачвдэ дэний гүндүүгийн лүг годва зам юм биш. Хажиг донин дугва бамбын равду чевийн донин дугва гэдэг нь дөдүй садвижийн юмн дугва гэж байгаа шүү. Дөдүй садвижийн юмн дугва. Зүн хэсэгтэй тэрний 6 дугаар гэхийг багнах юм бол багнаснаар бижин цүлжийн барайв тожвирдуу зон шимбийн пагвын гансаг одоо пагва гэдгийг оруулж өгч шүү дээ. Ийм пагвын гансаг бол дийн цанил сэрва метэдэ чөрөн брайна яна донин дугва бамбын мачвэ гэж. Хажиг таны тавьж байгаа саяны цаг байна. Ягаад үг гэхээр чөрөн брайна яна донин дугва бамбын хаваа бол байхгүй. Хаваа бол байна. Тэгэхээр энэ нөгөө чөрөн брайна дотор брайв римжийн чөрөн шүгба, брайв тодголвийн чөрөн шүгба гэдэг хоёр байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэнд одоо санаж байгаа бол жодон дээр гарч ирсэн шүү дээ, тий. Тэр бол яг нь чөрөн брайна мөртөө донин дугва багнаагүй бас чөрөн шүгба байдаг тийм ээ. Аранлугны гэж. Аранлаг одоо өөрийнхөө тамай чатуна алчир бамбын равду чивийн риксу навийн гижун цүлжийн брайв ховчурдуу зоншимбийн гансаг жаангийн шүгбашийн нанцсан яан юмбадэ чөрөн шүгбийн цандаа гэж. Тэгэхээр жидунгийн цандтай жоохон зурж байгаа үз. Жидун дээр бол довор тамай чатуна бамбын равду чивийн риксу навийн гижун цүлжийн брайв ховчурдуу зоншимбийн пагвын гансаг гэж тавьсан шүү дээ. Шүгбашийн нанцсан юм ерөөсөө хэлээгүй. Тэгэхээр чөрөн шүгбийн цанид дээр арчин жидэн тажид хоёр бол жоохон зурж байгаа шүү. Зурж байгаа. Тэгэхээр яг нь бид нар бол яг цандыг бол энүүгээр нь бол тогтоох
шүү. Энэ бол таажал, таажал тийм ээ. Эцэслэн шинжилсэн одоо ийм хэлбийг ярьж байгаа учраас яг энэ дагуу нь л зөв шүү. За тамэ чатун палчир бамбын гэхдээ ихэнх нь одоо тэгсэн палчир бамбаа. Палчир бамбын равдучивын тэгсүнэвэ гижүүн зүжин барав товчрду зон шимбын ансагжааны дугашийн нанцын яа юм бат гэж. За палчир бамбын равдучивын риксүнэва гэдэг дээр одоо энэ дээрх саяны энэ санаанууд орж ирж шүү дээ тийм ээ. А чурун шугбаяна чурун барайна донин дугва бамбын чава байхгүй байгаа учраас риксүнэва тийм ээ. Гижүүн зүжин барав товчрду зон шимбын ансагжааны Чугбашийн нанцан яа юм. Чугбаши гэдэг нь Жүншүг шугва, Чорон шугва, Чорон мянган шугва, Дажим шугва энэ дөрвийн одоо нэг нь тийм ээ. Ийм зүйл гэж. За дээла яна Барайв Римживи Чорон шугва, Барайв Тодголвын Чорон шугва гэж хоёр байна. Амбуудан Барайв Римживийн Жүншүг барайна чадварчин донжиг, Зовор Чоронгийн Барайв товчрду зон шимбийн Жүншүгсүү мегбаадэ Барайв Римживийн Чорон шугийн цандаа гэж. Чорон шугийн цандаа гэж. За энэ бол Чорон шугийн цанд бол хэдэн дээр гараагүй баг шүү. Гараагүй баг. Энэ донжиг гэдэг нь гарч ирсэн те. Дамбуудан Барайв Римживийн Жүншүг барайна чадваржин донжиг тийм ээ. Зовор чадваржин гэхээр барчин меламда найваа шүү дээ. Барчин меламда. Зовор Чоронгийн Барайв товчрду зон шимбийн Жүншүгсүү мегвадэ Барайв Римживийн Чорон шугийн цандаа гэж. Гол нь бол Чоронгийн Барайв товчрду зон шимбийн Жүншүгсүү мегвадэ Барайв Ян дела яна мөн одоо Жүншүг шугва дотор юу гэж Чорон шугва дотор юу гэж ялгаж байна. Тэгэхээр хонломжийн аралдуу палчирлаа точигдсон барилвын Чорон шугвадан маа баралвын Чорон шугва нэг. Хонломжийн аралдуу палчирлаа точигдсон барилвын Чорон шугва гэж. За палчирлаа гэдэг нь бол дөдүй садүйжийн юм горгүй байгаа. Тэрний одоо ихэнхийн буюу 1/6-аг тийм ээ багнаж байгаа. Ийм талаас нь бол палчир гэж хэлдэг байгаа шүү дээ тийм ээ. Томломжийн аралдуу палчирлаа точигдсон барилвын гэж. Ихэнх одоо точигдсон барилва буюу дөдүй садүйжийн юм горгүй байгаа дотроос ихэнхийн буюу 6-аг тийм ээ барилвын Чорон шугва маа барилва гэдэг нь бол точигдсон маа барилвын Чорон шугва хоёр байна гэж. За дамбуудан томломжийн аралдуу жигдэмбийн гомбонсуу жүрвийн донин дугва гэж байгаа. Чагваадан барилвын Чорон шугва Барайв тодголвын Чорон шугваны бол ам донжиг. Тэгэхээр энэ хонломжийн аралдуу палчирлаа точигдсон барилва гэдэг чинь хонлом тоглохоос өмнө жигдэмбийн гомбонсуу жүрвийн донин дугва гэж хэлж байгаа үст тийм ээ. Энэ 9 юмны 6-аг бас нь бол салж байгаа учраас хинхийн палчир гэж. Чагваадан барилвын Чорон шугва Барайв тодголвын Чорон шугва хоёр. Няваадан Жүнсүгсүү жүрвийн Чорон шугвыг. За нява Чорон барайна шатвалаа гэж. За энэ хүрээд бол тэр юу нэ? Чорон шугвийн гор бол тийм ээ. Цандын үзүүлээ, яваагийн үзүүлээ. Тэгээд хажгийн цандууд дээр бол хагалж байгаагаас нь бол гол зүйл нь харсан. Санцам нь бол хөндүүтэй таардаг юм байна ойлгох тийм ээ. Санцам бол жодон дээр маш тодорхой тавьж санцам нэгээд хонлом хэлүүлээ. Хонломоос Чоронгийн барай мату бардуу яваад гэж байгаа шүү дээ тийм ээ. За хоёрдугаар Чорон барайна шадвала хажиг тамэ чадунга палчир бамбын равдучивын гижүүн зүжин бравла навын гансаг Чорон барайнажийн цаны сэрва мэтэдэ гэж. За хажиг ямар бодолтой байна вэ гэхээр тамэ чадунга бамба тийм ээ палчир бамба. Тамэ чадунга буюу нөгөө гомбон гүнжүрсүм тэгээд дөдүй садүйжин точигдуг ба түүний дээрээс ноцсон. Ингээд тамэ чадунга палчир бамбын равдучивын гижүүн зүжин бравла навын ганс. Одоо барайв товчрду зон шим ба биш. Ягаад гэвэл Чорон барайна ярьж байгаа учраас гижүүн сүлжийн бравла 8-ын гансаг Чорон барайнагийн цаны сэрва мэтэдэ Чорон барайна яна тамэ чадунга палчир бамбын чаваа. Тэг вечер дэртэл дэ яна донин дуга бамбын мача вечер дэртэл донин дуга бамби Чорон яна янта гонломба ингой вечер. Шиг. Энийг харж байгаа үз. Донин дуга бамбын Чорон яна янта гонломба ингой шиг.
Чирүүн дээр бол тийм ээ донин дуга бавын чирүүн яна одоо гомлон ба юм би чав гэсэн болохоос биш донин дуга банна чирүүн юм би чав гэж хэлээгүй шүү дээ тийм ээ. Энийг хоёрын ялгааг ойлгоо. Донин дуга бавын чирэл бач байгаа шүү дээ тийм ээ. Харин донин дуга бавын чирүүн болвол нянто гомлон ба байх шүү дээ. Баваагаан шиг нянто тонломбор журын чирүүн ёвичэр. Чима дертал нянтожин тонлом шива жадла навын чирүүн ёвич. Нянтожин тонлом шива жад тийм ээ. Нөгөө чошеши жишээши чошеши тий гэдэг нь намдул ам шүү дээ тийм ээ. Шива гэхээр дандаа намдул ам байгаа шүү дээ. За соба гэхээр дандаа барчим ялан байгаа тийм ээ. Барчим ялан. Тэгээд дүгдэн гүнжин гогдон ламдан гэдэг ямбашилам мигвин чөсөши чошеши жисөши жишеши гэх ингээд байгаа тийм ээ. Тэгээд шива жадла навын гэдэг нь намдул амла навын чирүүн ёвич. Тэртэл нянтожин тонлом соба жадла навын чирүүн шуга ёвич. Тэртэл брев тодголвын чирүүн шуга ёвич. Ян донин дуга бамби равду чивин гижин цүлжин бревла навын гансаг дийн цани сэрва ян аршин аг гэж. За брев тодголвын чирүүн шуга ёвич. Гэсэн тийм. Тэгээд юу гэж донин дуга бамби равду чивин гижин цүлжин бревла навын гансаг бол юуны танид чирүүн брэнагийн цанид гэх юм бол өмнөхтэй адилхан гагалнаа гэж. Нэг саяны маяг тийм ээ. Тэр донин дуга бомбын чаваа бол байхгүй. Донин дуга бомби равду чивэн гэхээр донин дуга бомби равду чив гижин зүжин баравла навын гансаг чирүүн брэнагийн цаны сэрва яам мэдээдэ чирүүн брэнаина донин дуга бомбын чаваа баг. Нас гэдэг шүү дээ тийм ээ. За ранлууны тамэ чатунга палчир бомби равду чивэ риксү навыг гижин зүжин баравла навын гансаг чирүүн брэнэж. Тамэ чатунга палчир бомби равду навыг гижин зүжин баравла навын гансаг чирүүн брэнэж. Яна брев римживийн чирүүн брэнатан брев тодголвын чирүүн брэнэ. Чирүүн яна брев чимааны ондужидвийн чирүүн брэнэ юм би чав жавалаа гэж. За зүгж байна. Чирүүн яна брев чимааны ондужидвийн чирүүн брэнэ. Чирүүн яна брев чимааны буюу чирмийн ондан ажимбын брев хоёрыг бол ондужидвийн чирүүн брэнэ юм би чав жавалаа хонараа тэ мэтэ бартал нянто даажимжин гомпон ондо мижидвийн чирүүн ёвич. Нянто даажимбын гомпон ондо миживийн чирүүн ёвичэр тэртэл ёнсу журва бон чирүүн нянто даажимбын гомпон ондо мажавар тэгчин ламдуу жуга ёвич. За шууд тийм ээ тэгчин тонлон байдаг юм гомломосоо тэгээд нянто шүү. Нянто тонлом гомломосоо шууд нянто мэлвлам гихгүйгээр тэгээд тэгчин лам руу орох бол байдаг юм аа. Тэгэхээр заавал одоо яах вэ? Чирүүн байлаа гэд нянто даажимбаа бол болох албагүй маа гэж хэлдэг шүү дээ. Ёнсу журваавын чирүүн ёнсу журваава огоот одоо урууж өөрчлөх юм уу те. Ёнсу журваавын чирүүн тэр нь бол нянто даажимбын гомпон ондо мажавар тэгчин ламдуу жуга ёвичэр дэртэл яндан чирүүн ёвичэр дэртэл ёнсу журваавын нянто ёвичэр мачавартал янто дэдэвийн нянто сожо ёвичэрдан зовор нянтожийн лагмын няндан ондоо миживийн нянтойлаа шатв. За гол нь тэгэхээр юу гэж хэлж байгаа юм тэгэхээр хажиг та буруу ойлгоод байна. Мачавартал дэндэ нянто сожо ёвич. Нэгдүгээр тийм ээ. Нянто даажимба болгүй нянто сожо байдаг. Хоёр зовор нянтожийн лагмын няндан ондоо мижидвийн нянтойг байдаг юмаа гэдэг утгаар тэгж хэлсэн юм аа тийм ээ. Ондоо маж. Нянтожийн лагмын няндан ондоо миживийн нянтойлаа шатв. Нянтожийн лагмын няндаа олохгүйгээр тэгчин ламдуу орчин гэсэн санаа шүү дээ тийм ээ. Түүнээс өмнө нянто даажимбаа бол болдгоороо болчихно. Тэгээд лагмын няндаа тоглохгүйгээр ахна. Тэр гол нь тэрийг бодож юу гэсэн. Нянто даажимбын гомбон ондоо мижэвийн чирэн ёд гэж. Тэгэхээр нянто даажимбын гомбон ондоо мижава гэдэг чинь нянтожийн лагмын няндаа ондоо мижава гэсэн. Юу гэж. За ян хонаарэ нянто тонлон ба тэгчин ламдуу мижүүгүр сүмби доо ламдундуу дэлва мэтэ ортал дэ тэгчин ламдуу мижүүгүр ширна дагмаадуу гэж. За тэгчин нянто тонлон ба тэгчин ламдуу мижүүгүр сүмби доо дандангийн доо гэж тайлбарласан.
таарахгүй мó таны харвал тэгчин ламдуу միջүгби чиршина дагмаад тэгчин ламдуу միջүгба даамаа тэгчин ламдуу жүгбаийн гэж хэлдэг шүү дээ. Мадууд тэгмэн даажим ондоо жээсүү тэгчин ламдуу жүг. Тэгэхээр яг уу гэхээр эхлээд бол тэгмэн даажимба буюу нянто даажимба болчоод түүний дараагаар тэгчин ламдуу. Эда маянна найгав тэгмэндүү рин эвийн нянто мэвартал. Нянто тонломба дэ маян бичэр тэртэл дэ лам дэнэ тэгчин ламдуу жүгба явж. тэртэл лам дэнэ тэгчин ламдуу шүгэн жансан цогломба явж. тэртэл тэгмэн даажимжин гомбон ондоо միջэвийн нянто тонломба явж. тэгмэндүү рин эвийн нянто мэвар. Найгав тийм ээ. Найгав тэгмэндүү рин ява гэдэг нь тэгмэн ринэ гэдэг чинь бол ихтэй заавал тэгмэн ламаар ор. Ийм ансгийг бол тэгмэн ринэ гэдэг байгаа шүү дээ. Тэгчин ринэ, тэгмэн ринэ гэдэг байгаа чинь бол дамбуу нэднэ тэгмэн ламаар орох юм бол тэгмэн ринэ. Дамбуу нэнэ тэгчин ламаар орох юм бол тэгчин ринэ гэж тийм ээ. Одоо яг над шиг тэгмэн ламаарч ороогүй, тэгчин ламаарч ороогүй байж яснаа хизээ нэгэн цагт ирээдүйд одоо замд орохдоо тийм ээ. Замд орохдоо бол эхлээд заавал одоо тэгмэн ламаар орох хэрэгтэй гэдэг нь бол тэгмэн ринэгийн гал. Эхлээд тэгчин замаар орохын бол тэгчин ринэгийн гал. Тэгэхээр бол найгав тэгмэндүү рин явын нянто мэвартал таны хар бол нянто тонломбада дэ маян. Тэртэл дэ лам дэнэ тэгчин лэн ламдуу жүг аяа гэж тийм ээ. Баг хөлөгний замаар эхлээд ороод тэгээд орохдоо бол баг хөлөгний замаар ороод тэгээд тэндээсээ их хөлөгний зам дамжиж ингэж ор. Ийм байдаг шүү дээ гэж тийм. Тэгчин ламдуу жүг аяа гэж. Тэртэл лам дэнэ тэгчин жил ламдуу шүгэн жансан цуглан баяа. Тэгээд нянто ламаар орж байжгаад тэгээд одоо бодитын сэтгэл төрүүлээд амтныг өрөвдөж хайрлах сэтгэл төрүүлээд тийм ээ. Хамгийн гол нь бол Синжаан тамжид хамаг амтныг төлөө одоо зовлонгоос нь гаргахын төлөө би Бурхны гутгийг оллоо. Хамгийн одоо амтныг зовлонгоос нь гаргах тийм ээ. Одоо энд бол олон зүйл байгаа шүү дээ. Амтны одоо зовлон энэ дотроо бол гол нь чаваад үжиж юм тийм ээ. Думал шивэржаа гэдэг гол нь чаваад үжиж юм байгаа шүү дээ. Дунгалжийн дунгал, жирийн дунгал, чаваад үжижийн дунгал гэх гурав байгаа дотроос бол дунгалжийн дунгал буюу зовлонгийн одоо зовлон гэдгийг бол амтэн ч одоо мэд. Тэгээ амтэн бол одоо хөл гар биеийн өвдөж байгааг бол тэр бол дунгалж тийм ээ. За тэгээд жирийн дунгал гэдгийг бол одоо Чарльз Баннер ч тийм ээ одоо хэсэгтэн зур амгалантай юм шиг боловч үнэн мөн чанартай зовлонтой одоо байдаг ийм нөхцөл байдлыг бол Чарльз Баннер ч тэгэхээр бол Бурхан багш зориуд одоо зовлон таниараа мэдэрээ гэж айлцсан нь бол чаваад үжижийн бидний одоо энэ яах вэ? Дайдан юмунгийн ван. Дайдан юмунгийн ихээр ингэж орчиж эргэн төрж зовж байгаа энэ байдал нь бол зовлон юм шүү. Энийг зовлон гэж мэдэрээ. Энээс гатамж. Тэгэхээр бодисодонор бол энэ зовлон гол таниад тэгээд энийгээ бол өөр дээрээ биш бусад дээр тийм ээ. Энэ зовлонгоос би гарыг гэж бодох юм бол баг хөлөгний бод. Энэ зовлонгоос хамаг амтныг яа гэж бодох юм бол хөлөгний одоо бодисодогийн бод. Тэрний одоо хамгийн дээд арга нь бол одоо өөрөө Бурхны хутгийг олоод тэгээд бол одоо зовлонгоос зааж өгөх нь бол хамгийн дээд юм байна. Тийм учраас бол хамаг амтны төлөө би Бурхны хутгийг олё. Зовлонгоос нь гаргахын тулд зовлонгийн одоо түгээр өрөвдөж хайрлаад тэгээд одоо яах нь бол хөлөгний бодисодогийн. Тэгэхээр бол эхлээд баг хөлөгний замаар орсон тэгмэр ринэгийн ганц байжгаад тэгээд амтныг аажмааж тийм ээ. Одоо ингээд өрөвдөж хайрлаад тэгээ хамаг амтан гэдэг бодуулж чадаад тэгээд тэрний тухайд одоо хамгийн одоо хилдэг арга нь бол Бурхны хутгийг олж иж энэ зовлонгоос нь гаргах. Тийм учраас би тэр зовлонд одоо хүн шиг одоо Бурхны хутгийг би зовлонгоос нь гаргая. Ийм одоо нэгүүлсэн болвол гансан цуглан ба энэ төрөхтөөгөө зэрэгэл гансан цуглан хүмүүгээр орж байгаа. Тэгээд гансан цуглан болж байгаа. Тэгэхээр энэ мэт одоо явдаг ийм яах нь энто ламаас тэгчин ламдуу шүгийн гансан цуглан ба явж. Тэгвэл тэгмэн даажимжин гомпо ондо мэжэдвийн гэдэг нь тэгээ нянто даажимба болохгүйгээр ондо мэжэва гэдэг нь тэгээ матубар нянто тонломба явж гэж. Нянто тонломба мөртлөө тэгээд дээш явсаар нянто даажимба болохгүйгээр тонломоосоо тэгээд юу руу
хөлөгний одоо зам замаар ороод гансан цуглан ба бодвол гэж. За барай ринживийн чоромдон жүншигжийн догоон ондуу сонгийн чорон донжиг. Барай тодголын чоромдон жүншигжийн догоон ондуу масонгийн чорон донжиг. За энэ бас юун дээр гарсан шүү дээ. Жодон дээр гарсан шүү дээ, тийм ээ. Жодон дээр бол цандийн тавиад тэгээд юугаа тэгээд донжиг гэдээ ярьсан. За тэрийг тэгээд хараад намаа өмнө ярьсан учраас энэ арчин таажууд одоо маш олон утга. Гаад л одоо ярьснаа дахиад. За ингээд 던지고 얀 대사 예나 통dom진 알을도 жигдэмбийн гомбосу жүрвээ донин дүгбала чавгаатан барлвийн черондон дээдэн ма барлвийн черон гэж бас хоёр байна. Гэж. Энэ бол дамбу чагурл онсунду додуа мэдээдээ гэж. 통dom진 알을도 жигдэмбийн гомбосу жүрвээ донин дүгбала чавгаатан барлвийн черон гэдэг нь дамбу. Дээдэн ма барлва гэдэг нь бол дараагийнх нь байна. Тийм ээ. Тэгэхээр дамбу гэдэг нь бол тэр донин дугуала чавгадан барлын чирон. За тэгэхээр дамбо чагурл онсунду додуа метэдэ чагурл онсон шивийн чагваадэ жир дөдүй садүйжийн дочигдан ялангуяа чадварду жигдэмбийн гомболсуу жүрвийн дөдүй садүйжийн дочиглаа жидва гаашиг. Ийм хоёр хэсэг байдаг тийм ээ. Гаашиг томломжийн аралду жигдэмбийн гомболсуу жүрвийн дөдүй садүйжийн дочиг банвын чирон мэвичэр. Мэвичэр. Тэртэл иен аралдуу самдангийн онши товын чирэн мэвич. Тэгэхээр бүр ойлгомжтой болж байна тийм ээ. Самдангийн онши товлохын тулд жигдэмбийн гомбосуу жүрвийн дөдүй сайдүйжийн точиг багнах ёстой. Тэгжээж самдангийн онши товлдог. Тийм ээ. Самдангийн онши товлохоос өмнө бол шинаа товлох. Заавалч шинаа байхгүйгээр самдан онши товлно гэдэг яриа байх. Шинаа товллоо гэд самдан онши товлохгүй. Шинаа товлсны дараа ямар ажил хийх ёстой вэ? дөдүй сайдүйжийн дочиг багнах ёстой. Жигдэмбийн гомбосуу жүрвэн шүү. Жигдэмбийн гомбосуу жүрвийн дөдүй сайдүйжийн дочиг багнах ёстой. Тэгжиж яах нь? Самдан оншид товлоо, тийм ээ. Чорон мэвэчэр тэртэл чорон яна самдангийн онши матуби чавэчэр. Чорон яна самдангийн онши матуби чав. Ажиг хонломжин аруулду донин дуга бамын чорон дэ чаврал онсонгийн чоронду додва мэтэдэ янда мэвэчэр. тэртэл томломжин аруулду гомдон товоо мэвэчэр. Тийм ээ. Томломжин аруулдууд донин дуга бамын чорон дэ чаврал онсонгийн чоронду додва мэтэдэ гэж. Янда мэв тэртэл томломжин аруулду гомдон товоо мэв. Тэгэхээр нэг ёсондоо эн чинь болвол гомбон ямаа гэж хэлдэг. Даваач гомбон ямаа. Гомбон гэдэг чинь гомломоор багнадаг юм. Тэгэхээр гомлом товлохоос өмнө гомлом товлно гэж байх. Яг тэгвэл таны яриад байгаа чинь гомбон шүү дээ гэж хэлдэг шүү дээ. Хондоо. Дэртэл томломжин аруулду гомлом товоо гэж. Хоноор томломжин аруулду донин дуга бамын чорон явар тал иен аруулду жигдэмбийн гомбонсуу жүрвээ донин дуга бамын дэ явичэрсэнаа мачуу гэж. Томломжин аруулду донин дуга бамын чорон явартал түүнийхэн баталгаа нь иен аралдуу гэдэг нь томломжийн аралдуу жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга бамын чорон явичэрнаа мачуу. Ойлгосноо. Томломжийн аралдуу жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга бамаа ина томломжийн аралдуу донин дуга бамын чорон яви мачуу гэсэн. Яви мачуу. Тийм ээ. Жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга бамаа ёд. Тэн дээр санал нэг байна. Гэхдээ томломжийн аралдуу донин дуга бамын чорон гэж байна. Мачуудэ жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга бана донин дуга бамын мачаа бийчэрэр гэж. Тэгэхээр жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга гэдэг чинь болвол донин дуга гих зүгээр донин дугба гих хоёр бол хоорондоо тэр том ялгаа. Тийм ээ. Жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга гэдэг чинь болвол донин дуга бам мабан гэдэг чинь ямар талаас нь ярьж байгаа вэ? Банжа нёмонгийн савнла нөба мажаа гэж байгаа шүү дээ. Хөвчөгдгөн болсон тэр ертөнцийн одоо юу гэдгийг гомбонсуу жүрвээ донин гэдэг нь одоо хүсэл ертөнцийн тэр нисванис гэдэг байгаа чинь болвол тэрийг төвчнө гэдэг нь бол түүний тэр нисванисын үндэс язгуур үндсэнд нь бол гар хүрэхгүйгээр хэсэг зурал одоо төрж гарч ирэхгүй болгож байгааг жигдэмбийн гомбосуу жүрвээ донин дуга бамаа гэж. Донин дуга бамаа гэдэг чинь болвол тэр үндэс савн, юмонгийн савн, даваа үндэс язгууранд нь бол одоо
язороос нь сугалж гаргаж ирэхийг хэлдэг. Тэгэхээр энэ хоёр бол тэр өөр юм тийм ээ. Бамвайчаар тэр юу гэж байна? Жигдэмбийн гомбол сууж ирвэ донин дуга банна донин дуга бамвай мачаа гэж. Тэгэхээр энэ жигдэмбийн гомбол сууж ирвэ донин дуга гэдэг нэр томьёо хүртэл өөрөө банчин их чааны түмэн маяг ба шүү. Түмэн маяг. Бусад их чаанд бол жигдэмбийн гомбол сууж ирвэ донин дуга гэж. Жигдэмбийн лам, жигдэнлэн дайвын лам гэдэг ба шүү. Жигдэмбийн ламаар яваад Японисыг төвчин гэдэг нь бол үндэсэнд нь гар хүрэхгүй байна. Үндэс язороос нь сугалахгүй хэсэг зур тэр Ясванисыг унтаа байдалд оруулах буюу толгойг нь дарах тийм ээ. Бишиг онжирдуу живами дур гонон нөва гэж хэлээд байгаа шүү дээ. Гонон нөва. Додвийн юм дуга баваа энтер гэдэг чинь бол тавандан жава ба. Тавандан жава. Тэр үндэс язгууртай хамттан ингэж арил. Тийм ээ. За юу гэж байна? Жигдэмбийн гомбол сууж ирвэ донин дуга бана донин дуга бавын мачаа байж. Тэртэл жигдэмбийн гомлом товна гомлом товын мачаа байж. Тийм. Жигдэмбийн гомлом гэж хэлэх гомлом жир гомлом гэж байна. Тэр өөр. Жигдэмбийн гомлом гэдэг нь бол тэр зам мөрөн нь бол тэр үндэс язгуурт нь гар. Харин ердийн одоо нөгөө гомлом гэдгийн гомлом бол жинхэнэ үндэс язороос нь тэр зовнисыг бол арилгаж байгаа. Гомлом товын мач. Жигдэмбийн гомлом товна гомлом товын мачаа гэж. Тэртэл жигдэмбийн гомлом товын чирэлба ёвич. Тэртэл самдангийн ойши товын чирэлба ёвич. Самдангийн ойши товын чирэлба байгаа шүү дээ. Самдангийн ойши байтугай зүгмэд тэрзий хүртэл явж байгаа чирэлба байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чин бол яаж явдгийг гэхээр энэ жигдэмбийн лам буюу чирэг намбажингийн лам, чирэг намбажингийн лоо гэдэг байгаа шүү дээ. Шивэр даваадан рагбар давын лоо. Тийм ээ. Дээд газрын одоо тэр сэтгэлийг бол одоо шивэр даваа буюу ёндондуу даваа. Эрдэмтэй юм байна гэж. Доод газруудаа бол гимтэй буюу рагбар даваа. Тийм ээ. Тэгээд явж байгааг бол жигдэмбийн лам гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр жигдэмбийн гомлом товын чирэлба ёо вечэр тэртэл самдангийн ойши товын чирэлба. Самдангийн ойшиг яа товлох гэхээр энэ жигдэмбийн ламаар бол яваад гаад бүрэн одоо товлж. Энэ бол нийтийн эрд хүмүүн юм. Хүмүүн эрд. Хүмүүн аян баг шүү. Хүн одоо бурхны шашинд байдаг. Чирэлбанаас ч байдаг. Ийм самдангийн ойшиг гэдэг бол Чая амаадэ мачаа вартал донин дуга бавын нянтойна тэнин дуга бавын гансыгийн говьчэр тэртэл тэна нянтойжин гомлон бэрэнгийн чөмбөн намдал лом товын гансыгийн гой. Тэна синин дуга гэдэг чинь тэрзий садүжийн юмн дуга шүү дээ. Тийм ээ. Донин дуга бавын нянтойна тэрзий садүжийн юмн дуга. Бамби гансыг юм би чаваа гэж хэлдэг шүү дээ. Чавартад дэртэл дэна нянтойжин гомдон бэрэнгийн чумбо намдал лом тавын гансыг гинго дэна синин дуга бан чавэж. Дамбуу дэртэл дэна дөдүй сэдүүжийн гансыг дагцсан бэрэнгийн чумбо бангүй. Дэна гансыг дагцсан бэрэнгийн чумбо бангүй. Дэна дэндэ намдал лом тов говьж. Задаг чима дэртэл дэ тавын гансыг дагцсан бэрэнгийн чумбо бангүй. Дэ банаас синин дуга бангүй. Синин дуга бангүй. Банвай. Ингой. Тэла хоноорэ 준슈 링네리 제이나 донин сумба бамын мачаа вартал донин сумба банна синин сумба бангович мадунас сон. Донин сумба банаас донин дөдвийн юм дөдвий садүжийн юм шүү дээ. Дөдвий садүжийн юм буюу дотамын одоо юм горгуу байгаа. Тэрний одоо 3 дугаархыг багнах юм бол сэрзий садүжийн зүгмэд хамын тийм ээ сэрзий садүжийн юм горгуу тэрний 3 дугаархыг багвын чав. Чав шүү дээ. Яагаад гэвэл эн чинь жигдэмбийн ламаар жигдэлэн давын ламаар багнаж байгаа учраас савндан жаваа. Савн нугасаа нэг л зүйл байгаа шүү дээ. Тэр нь гансгийн дагдуудын би зимба. Тэгэхээр тэрнийг бол одоо юу лээ? Зиндан ойсуу галвын лоо төрүүлж иж тэр төрж байгаагийн хүчээр тэрийг төрүүлээд танин мэдээд түүнийгээ дахин дадуулан бясалгаснаар бол энийг алга бол. Зиндан ойсуу галвын лоо гэдэг чинь бол яг эсрэг тесрэг байгаа гэж байгааг байхгүй гэдэг юм бол дагна шүү дээ тийм ээ. Яг нэгэн зэрэг одоо юу гэдгийг аяг байгаа байхгүй гэдэг бодол бол хамт одоо төрөх бололцоогүй шүү дээ тийм ээ.
аяга байгаа халбаг байхгүй байна гэж бодох бол байж болно. Яг нэг зүйлийг нэг акшн нэгэн зэрэг бол байгаа байхгүй гэдэг бол бодол төрөх бололцоогүй. Энэ хоёр чи ягаад гэвэл зиндан ойсуу галбаа буюу тэр тухайн хүний оюун ухаанд бол баримтлж байгаа баримтлал нь эсрэг тесрэг учраас тийм ээ. Нэг хүн нэг цаг мөчид баруун зүүн тийшээ зэрэг явж чадахгүйтэй адилхан шүү дээ тийм ээ. Баруун зүүн тийшээ зэрэг явж чадахгүйтэй адилхан бидний оюун ухаан бол аягийг яг энэ цаг мөчид байгаа байхгүй гэж бол хамтдан бодохгүй шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь зиндан ой сугаал гэдэг. Тэгэхээр гансхийн дагду зэмбийн зэмба гэдгийг бол юугаар дарах вэ гэхээр гансхийн даг медур зэмбийн зэм бол дарна гэх юм уу? Тэр гансхийн даг байхгүй гэдэг тэр бодлоор бол ёд гэдэг бодол нь бол үүсгэлдээд төрөх бололцоогүй тийм ээ. Тэгэхээр энэ гансхийн дагду зэмбийн зэмбаачин бол энэ юмнгийн савн. Тэгэхээр жүншүүр игнэр игжээ яна донин сүмба бангын мачавардад донин сүмба банна донин сүмба бангой. Адууна сон гэдэг нь даам аду гэх юм дамжаа шорваа юм. Танаас тэгэж дамжаа шорсон гэх одоо näсэ одоо Давид дамжаач байхгүй болтоо санааш та мадуна сон. Тэртэл донин дуга бана донин дуга бангой гэж. Дака заврдоо мэрэгдэ намсум намши лайдулва шээсүн бичирна мачовдэ гэж. Мачовдэ жигдэмбийн гомбос үжүрээ донин сүмба бангвала гомб. Тэгэхээр төдий садүжийн юмон тийм ээ чаваа мажуу гэдэг энэ намлын лүм баг шүү. Намсун жишээ үлээ зодын лүм биз дээ. За тийм баха энэ жодон дээр байдаг. Тэгэхээр энэ лүм юу гэж хэлж байгаа юм гэхээр намсум намшаа лайдалва гэдэг нь жигдэмбийн гомбос үжүрийн бишээ жигдэмби биш. Тийм. Донин сүмба хажиг бол юу гэж бодоод байгаа вэ? Донин сүмба манай сүний сүмба бавын чав гэд энэ лүм татлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм биш ээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жигдэмбийн гомбол сүжирвэ донин сүмба баваалаа гомбаа юм байна. Жир юмон биш. Жир додвийн юмон биш. Жир цэрзий садүжийн юмон биш. Харин жигдэмбийн гомбол сүжирвэ донин сүмба. Жигдэмбийн гомбол сүжирвийн додвийн хамжийн юмон гор гүүгийн 3 дугаархыг багналаа төвчлээ гэхэд цэрзий садүжийн те жигдэмбийн гомбол сүжирвэ цэрзий садүжийн юмон сүмба бавын чаваа байхгүй гэсэн. Тэрийг болгооч ингэ. Тэда маянна гэж хүн баг. Тэда маянна нянто томломбор жүрвийн жүншүүр игнэр игжээ эвэр тал амжаа гаашиг донин сүмба бавын нянто яна нянтожин гомдон чүн чимбүү товын гансыг гой бичэр. Дэ минутэ дэ яна жүншүгжийн барав сард товын жүншигийн гой байгаа. Жүншиг сэрдва лен думбава имби нянто томломбо явж. За тэгэхээр энэ дээр бол одоо дойрог одоо маш их холбогдож дойрог бол бас ярьдаг ийм одоо хэсгэлтэй уул нь бол. Тэгэхээр одоо нянтожин гомлом чүн чимбүү чүн бэрэн чүн гээд одоо энийг тэгээд додвийн юмн сүмба шива ангава дуга тэгээд энэ тухай бид нар яриаггүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо яг ямар нь юмнгийн энд ингээ баг 1 2 3 тэгээд багын их багын дунд багын баг гэдэг чинь одоо яг алийг хэлж байгаа. Аль нь юмг хэлж байгаа юм бэ гэхээр дойрог руу ор тийм ээ. Даваан адан дамын тэрний аль нь үг гэдэг ялгаж өгдөг шүү дээ тийм ээ. Тэрийг дойрогоос шүү. За гомдон чүнгөн чүмбо товын гансыг нөө дой минутэ дэ яна жүншигжийн барав сарду товын жүншиг баваа шиг жүншиг сэрдва лен думбава имби нянто томломба явж. За жүншиг сэрдва лен думбава жүншигийн гор дээр үтсэн шүү дээ тийм ээ. Тэртэл дэ яна нянто гомломба имби мачавж. Тэртэл дэ яна нянтожин гомлом барчим мэлэмда найви мачивжин намдул лам ян батуг гович. Замбуу тэртэл дэр жүвийн жүншиг брайна замбууа явж. Замбууа гэдэг чинь бол барчим мэлэмда найва маянба хэлж байгаа шүү дээ. Жүншиг брайна чадваржин гэхээр барчим мэлэмда найва. Тэгэхээр дэ яна нянтожин гомлом барчим мэлэмда найвын ям ачив намдул лам ян матув гович. Туба гович. Тэ барчим мэлэм бясалгаж агаад барчим мэлмаас одоо бясалгалаа тайлаад босоод гэхдээ намдул лам товлоогүй юу байж болох уу? Болно. Тийм ээ. Намдул лам товлоогүй. Барчид мэлэмд яг одоо дэжигдүүн ямар шаглаагүй байгаа ийм үе бол тэр жирийн жүншиг брайна замбууа. Тийм ээ. Тийм. Тэр жирийн жүншиг брайна замбууа явж. Яан ширун брайналаа яна
Чирэн барайна замбууадан чирэн барайна чадваржин гэж хоёр байна. Дамбуун саншин нь бол замбууа гэдэг нь юу гэж байгаа юм? Донин дамбуулай хойсуу долвын намдул ламла найвын чирэн дав. Чималаяна брэв римживийн чирондан чирэн барайна чадваржиндан брэв тодголвын чирэн барайна чадваржин. Чирэн барайна чадваржин дотроо хоёр байх нь шүү дээ. Брэв римживийн чирэн барайна чадваржин, брэв тодголвын чирэн барайна. Дамбуудан брэв римживийн чир мyon шугааны дөчг. Брэв римжив. Брэв римжис учраас дамбуудан брэв римживийн чир мyon шуга. Чирэн барайна. Тэгээ чир мyon шуга болоод явна шүү дээ. Тэгээ дараа нь чир мyon барайна. Энэ донжиг. Ажиг чирэн барайна чадваржин цээжиг барчиж жигва. Цээжиг барчиж жигва яна донин думба бамбын чавсрва мэдээ гэж. Чирэн барайна чадваржин цээжиг барчиж жигва. Цээжиг барчиж жигва гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ жодон дээр гарсан шүү дээ. Цээжиг гэдэг чинь рихтунгийн живажиг. Рихтунгийн живажиг шүү дээ. Дотгон дотор байлаа гэхэд додвийн хамт төрсөн байлаа одоо байж байгаа гэхэд додвийн хам дотроо олон байгаа тийм додвийн лаа байж ми байж. Тэгэхээр рихтунгийн живажиг цээжиг гэдэг нь рихтунгийн живажиг шүү. Тэрнээс биш одоо нэг жилч гэдэг юм уу? Эсвэл заавал хүн байлаа гэхэд дахиад хүний нэг төрлийг авах хэрэгтэй гэсэн. Тэр одоо чаваа байхгүй шүү дээ тийм ээ. Хүн болж болно, тэнгэрч төрж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ригтунгийн жива, ригдэн түмба тийм. Додвийн хам дотроо ригдэн түмба гэсэн. Танаас додвий риг дотгомын риг тийм уу да тийм маяг. Ойлгох ёстой шүү дээ энэ нэр томьёо. Чирэн барайна чадварж цээжиг барчиж жигва гэдэг чинь юуг нь хэлж байгаа вэ гэхээр чир мёнгийн барайв товаала барчид одоо зовуу жиг байгаа гэсэн санаа шүү дээ тийм ээ. Чир мёнгийн барайв шүү. Одоо бол энэ чирэн барайна чадваржин цээжиг барчиж жигва гэж ярьж байгаа шүү дээ. Чирэн барайна. Тэгэхээр чирэн барайна маань чир мёнгийн барайв товлоход гол саад болж байгаа нэг барцад байгаамаа гэдгийг барчиж жигва. Тэр барчид нь юу юм бэ гэхээр додвийн юмн гүва гэх. Додвийн юмн гүва багнааг байгаа шүү дээ чирэн барайна. Додвийн юмн гүва багнааг байгаа. Тийм учраас чирэн барайна чадваржин цээжиг гэдэг нь рихтунгийн живажиг авах ёстой. Тэгээд барчиж жигва гэдэг маань додвийн юмн буюу эдэмбийн гомбос үжиний донин гүва болвол багнаагүй. Энэ нь бол чир мёнгийн барайв товлоход гол саад болж байна. Чир мёнгийн барайв товлоход бигийн зов нь бол додвийн юмн гүва шүү дээ. Додвийн юмн гүва. Тэр нь бол барцад болж байна. Чир мёнгийн барайв тов. Тийм учраас чирэн барайна чадварж цээжиг барчиж жигва гэж байна шүү дээ. За энэ бол юун дээр ярьсан шүү дээ тийм ээ. Жидон дээр бид нар ярьсан. Жидон дээр нөгөө яваа гарах. За тэгэхээр юу гэж байна? Хажийн санааг ойлгохын тулд энэ жожингоо мэдээж тийм чирэн барайна чадварсан цээжиг барчиж жигва яна донин думба бамын чавсрва мэдээ яна ансаги дагзун чүнгүн чүмбо бамын мача вечер дэртэл ансаги дагзун чүнгүн бэрэн бамын чирэн мэвэж дэртэл ансаги дагзун чүнгүн ойнла найвын чирэн мэвэжтэй дэ чүнгүн бамын чир мён барайна мэвэж. Нэг өсөндөө юун чирэн байтугай гэсэн санаа шүү дээ. Чүнгүн бансан чир мён барайна байх. Чир мёнгийн барайв товолцсон чаян завид амжаатай метавол чирэн барайна чадварчин цээжиг барчиж жигва яна синин думба мабан гович. Чирэн барайна чадварчин цээжиг барчиж жигва яна сэрзээ садүжин юмн думба мабан баа юм аваа. Тэгэхээр чирэн гэдэг чинь юу н аль тавьж байгаа вэ? Додвийн юмн дугва бамын чанаа шүү дээ. Дугва бамын чанаа. Тамэ чадунга палчир бамбын гэж санд дээр нь тэг тавиад. Тамэ чадунга палчир бамба. Тамэ чадунга палчир бамб ярагдаж танд гараагүй байна. Тэ. Чирэн барайнагийн цанд гараагүй байгаа шүү дээ. Тэгэхээр тамэ чадунга бамва буюу гол нь додвийн юмн дугва бамын чанаад чирэн тавьж байгаа шүү дээ. Тийм учраас энэ юу гэж байна? Чирэн барайна чадвар цээжиг барчиж өгөн синин думба мабангүй. Думба. Тэгээд эн чинь
юу лээ? Брав Римжева, Брав Тодголва гэх хоёр явгаа шүү дээ, тийм ээ. Аранлугнээс гэж. За аранлаг гарахаар илүү. Чурам брана чадваржин цээжиг барчиж жигва яна жигдэмбийн гомбос жүрийн донин думба баншин гэж. Чурам брана чадваржин цээжиг барчиж жигва яна жигдэмбийн гомбос жүрийн донин думба шүү. Жигдэмбийн түрүү нь бол синин думба шүү дээ, тийм ээ. Синин думба мабан гоё. Одоо бол жигдэмбийн гомбос жүрийн дөдви садвижин юм. Донин думба гэдэг чинь дөдви садвижин юм. Думба баншин дослор жива ленжиг лан няндан онду жидвийн чавдаг дослор жива ленжиг гэдэг нь өдвий саад нэг төрөл аваад няндан онду жидлэх чаваад зөөлэ няча дун ам жад садваа дун ам жад садваа дэжиг барчиж жигвадан зумба ланы шугаин гэж. За энэ юу гэсэн үг гэхээр одоо гимийн хувь тийм ээ нөгөө юу дөдвийн юм хэлж штэ дөдвийн юм 7 юм уу 8-ыг барцсан. 7 юм уу 8-ыг одоо багтсан. Дөдвийн юм тийм ээ. Тэгээд цээжиг барчиж жигва гэдэг нь бол дөдвийн хамд рихтунгийн живажиг аваад тэгээд чирм юунгийн брав туваала нөгөө дөдвийн юм гуа барчид болж байгаа. Барчид болж байгааг бол сумбаланы шуга буюу брав сумбала шуга гэж нэг өсөндөө чирун брана гэж нэ гэж. Сумбаланы шуга гэдэг нь брав сумбаланы шугаин гэж. Тэгэхээр дүн ам жад садваа ууз 7 юм уу 8-ыг. Тэгэхээр тамэ чатунга палчир бамба. Палчир бамба мөн үү? Тэгээд 7 байж болно 8 байж болно. Гэхдээ гол нь 9 дөхийг бол багнаагүй ууз. Тийг багнаагүй тэр багн чадаагүй байгаа 9 дөх чинь энэ барчиж жигваа нэ шүү дээ. Жиж жигваа. Одоо зовжиг байна. Тэр нь юунд бацад болоод байгаа юм гэхээр чирм юнгийн брав тоолаа арчид зовжиг. Яг уу ер нь бол зов гэж тодтогод байгаа. Тодтогож байгаа нь бол яг уу гэхээр чирм юнгийн брав тоолаа гигийн зов нь донин гуа шүү дээ. Тийм ээ донин гуа. Тэр талаас нь. Тэгэхээр чирон барайнад бол гол одоо чирм юнгийн барайг тоглоход гол саад болж байгаа юм. А үнэндээ бол бас нэг л одоо зүйл үлдчихэд байгаа шүү дээ. Нэг л одоо өвчтгөн банжаа нэг л үлдчихэд байгаа нь бас гуан. Одоо 7 юм уу 8-ыг нь бол багнацсан шүү дээ, тий. 7-ыг нь багнацсан, 8 дахьыг багнаагүй ч гэсэн 8 дахь нь бол нөгөө юу шүү дээ. Тэр тохиолдол шүү заа юу. 7-ыг нь багнчаад 8 дахьыг нь багнаагүй байж болно ш. Тийм тохиолдол байж болно. Тийм чирэн байж болно. Гэхдээ тэр чирэнд бол 8 дахь нь гол саад болж байгаа биш 9 дахь нь гол саад болж байгаа. Тийм учраас 7 юм уу 8 дахь. Тэгэхээр 8 дахь нь барчид мөн үү мөн. Тэгэхээр барчид 100 биш. Тигийн 100 нь 100 биш. 8 дахьыг багналаа гэд дараагийнхаа бравыг товлж чадахгүй байж л байна. Тэгэхээр яг уу гэхээр барчид 100 жиг гэдэг байгаа маань бол дөдвийн юм гуа гэлж. Эдэмгийн гомбосож өрөө дөдвийн юм гуа шүү. Гөр жир дөдвийн юм гуа гэж байна. За Сумбаланы шуган шээсэн бич дүн дээлээд байна. Чирун барана чадварчин цээжиг барчижиг ба яна жигдэмбийн гомбон суу жүрвийн донин жадва бамби мачабадан тийм ээ бамби мачаба бас байж штэ. Баг 8 дахь баг нэг дүн ам жадсадва гэсэн нича дүн ам жадсадва гэсэн штэ тийм ээ. Тийм учраас энэ додын энэ дүн бол парчин жидэн дээр бид нар уншсан шүү дээ санаж байгаа бол тийм. Эсвэл юу гэлээ? Болоо болоод 8 дахьыг багнасан гэж бас ойлгож байна гэсэн. Маягаар бас хэлсэн шүү дээ. Янна гэж үг байгаа шүү. Энэ лүнг татаад араас нь янна нича дүндан жацсадва гэж хайлгнсан ч болно гэсэн. Тагаар нэг тийм нэмэлт тайлбар бас чаны лам бол хийсэн. За энэ
энэ дээр бол одоо гол нь хажууд бол хамаагүй шүү дээ. За лүн дээла дэна чурам барана чадварчин цэжиг барчиж байна. Эдэмбийн гомбос үжирвэ донийн жадва бамын мачав. Багансан ч байна, багнаагүй ч байна. Багансан байлаа гэд энэ нөгөө нэг дараагийнхаа барайвыг товолж чаддгүй учраас гол биш байхгүй. Гол нь биш. За дэ бамбийн чурам барана чадварчин цэжиг барчиж өгөө ядвар дөвдө нича дүн ам жадсадва шимийн дангаан тэг сүм бичээр гэж. Дүн ам журам барана чадвар тийм ээ дэ бамбийн гэдэг нь тэр жигдэмбийн гомбос үжирвэ донин додвийн юм 8 дугаархыг багнасан журам барана чадвар цэжиг барчиж өгөө ядвар дөвдө нича дүн ам жадсадва гэдэг тийм дамгийн дангаан цэг сүм бичдэг. Тэгэхээр энэ бол санааг нь бол ойлгож байгаа шүү дээ. 7-ог багнаад 8-ыг багнаагүй ч байж болно. 7-8-д хоёулангийн энэ багнцсан ч байж болно тийм ээ. Тэгэхээр юун дээр жидүүн дээр явна гэдэг үг байгаа шүү дээ. Хонарэ жигдэмбийн гомбос үжирвэ донин гуа бавын чирун барана чадварчин цэжиг барчиж өгөө явартал жадва бавын дэ явич чавартал за хажиг бол жигдэж штэ тийм ээ. Жигдэмбийн гомбос донин гуа бавын гуа баганчсан энэ араа энэ өнгөрсөн цаг ууз гуа бавын чирун барана чадварчин цэжиг барчиж өгөө ёд гэж тавьж. Ягаад гэвэл 8 дахыг багнаж байгаа штэ. Энэ чаваа байх уу угаасаа. Чаваа байхгүй шүү дээ тийм ээ. За тэгэл чаваа чавартал жигдэмбийн гомбос үжирвэ донин аваа бангын жүншиг рэгнэр гэжээ ёна. Тэгээд дүгwa бангын жүншиг рэгнэр гэжээ ёо гович сэрна дэрмаачөө. Дэрмаачөө. Тэгээ энэ эвгүй бас юу татчих шүү тийм ээ. Тэрэгва гаргаж шүү хажиг. Жигдэмбийн гомбос донин аваа бангын жүншиг рэгнэр гэжээ ёна. Тэгээд дүгwa бангын жүншиг рэгнэр гэжээ ёвын чаваагаа шиг цүм бээч гэх гэдэг шүү дээ тий. Гоцун гэрийг ба данлаад байна шүү дээ тийм ээ. Нөгөө ингээд барьцж байгаа юм шиг. Гоцун гэрийг ба тийм ээ. Явчихсан хажиг аранлаг бол дэр маачаа гэнэ. Тэгээд дэр цаа. Аранлаг дэр цаа үгүй. Тэгээд энэ мачив чав гэчээд мачвын муу гаргаад ирэхээр тэр болгонд дэр мачив гэдэг юм бол болох юм уу? За даг дэртал зодил жичэр намбан бамбичэр маян шина дэ банна дуван дом мисавар бонвичэр гэж. Жичэр намбан банаад буюу дөдвийн юм аваа банна тэгээ жигдэмбийн гомбос үжир биш үү? Дөдвийн юм аваа банвайна дуван дом мисавар. Дуга 6 дугаархыг ч гэсэн бол дом мисавар бонвайн гэж чээд хамлаа медавичэр шээсүн бичэрна мачив сонсоо мачаа уртал жигдэмбийн гомбон донин дугwa бонвала дотхомла да мего тийм ээ жигдэмбийн гомбон донин дугwa багналаа гэд бол дотхомоосоо бол хийхгүй гэж тийм дотхомоосоо гарч додвийн хам мего жигдэмбийн гомбон донин гуа бонвала дотхомла даагаа бичэр гэж даагаа бичэр гэж тэгэхээр додвийн юм биш дотхомд уйж байгаа зүйл маань бол донин гуа юм байна шүү дээ. Тэрийг л одоо төвччих юм бол дотхомоосоо гараад тэгээд дэшигээ сүхам руу явж болох юм байна шүү дээ, тийм ээ. Агняга дэртэл жигдэмбийн гомбон донин дугwa бангын нянта додвор лайнюнжис живал юм ба ёд. Жигдэмбийн гомбон донин дугwa бангва янаян дугwa бангын нянта бол додвор буюу додвийн хамд дотхомд өсөлт ертөнцөд лайдан нёмонгийн ирэхээр бол төрөл авах бол байд юм аа. Тэгээ гуа бангын нянта бид нар живал юм ба мэвэ. Тэгээ гуа бамна энэ нөгөө нэг додвийн юм 9 дугаархыг багначих юм бол дотхомд дайдан юмгийн ирэхээр төрөл авах. За энэ байхгүй яагаад байдгүй юм бэ гэдгийг бол ондог жингийн 5 дугаар гав буюу тэр нөгөө дэмбэрэл янлагж гэдэг бол илүү тодорхой гарна. За тэрийг бол тэр үед тийм ээ. Тэгээ төрөл авахд бол маш хүчтэй шунал төрөх. Бид нар дараагийн төрлөө авахын тулд бол маш хүчтэй шунал нэг ёсондоо бол бид нар тэргүүлшгүй цагаас хураасан пинжижийн лай бол асар их байгаа шүү дээ тийм ээ.
Адуусан төрөх, хүнд төрөх, там төрөх, тэнгэр төрөхж байгаа бүхэл одоо 6 зүйлийн орон төрөх үйл бол тэргүй хангалттай хураацсан байна. Тэр дундаас одоо алийг сонгож авах вэ? Алийг одоо гогдох вэ гэдэг юм уу? Алийг соронд шиг одоо татаж аваад тэгээд дараагийн төрөл рүүгээ явах вэ гэдэг шийдвэр гаргаж байгаа гол зүйл бол үхлийн үеийн юм сэтгэл байгаа. Тэр бол маш хүчтэй дочиг баг. Маш хүчтэй дочиг баг. Жир дочиг бол байгаа. Гэхдээ үхлийн үеийн тэр пинжижийн лаг гаргаж ирж байгаа дочиг бол илүү хүчтэй дочиг. Ердийн одоо нэг бууз ичгийн юмсан нэг гоё дуу гарвал энэ дууг нэг сонсч байгаа юмсан гэдэг нь бол энэ шунлаас илүү хүчтэй, маш хүчтэй соромж шиг юм уу? Тийм шунал. Тийм хүчтэй шунал. Тэгэхээр додвийн юм гүва баганчхлаар зэрэг яах нь додвийн хамт бол төгөхгүй бол тэнтэй бол. Энийг бол дараа нь маш дэг гүва мөн энтэдэ дэдар живалэмба мэвэж. Додвийн юм гүва баганчих юм бол ботхонд бол дайдан юмгоор төрөл авах. Дийн санцам шагдуу яда жигдэмбийн гомбон сүжүрвийн донин дүмба баваана гуан осу бавын алгжийн бар ёдоо. За тэгэхээр чирун барайна гэдгийг чинь хаанаас хаа хүртэл бол чирун барайна гэх юм бэ? Альнаас аль хүртэл хийх тийм ээ? Гэх юм бол жигдэмбийн гомбон сүдонин дүмба баваана гэж байгаа. Дүмба баваана. 7 дугаархыг багнаснаас эхлээд яг нь дүмба баваана гуан осу бавын алгж юм. Гуан осу багнахын ойсу бонвин гэж байгаа. Ойсу бонва гэдэг чинь одоо цаг шүү дээ. Ойсу бонвин яг өмнөх ачин үргэлж байна гэж. Тэр үр. Аа гэж. Тэр үр. Аа гэж. Ёжи гуан ойсу бонвин алгжийн бар ёжи. Гүбийн ойнла найвинцэ. Гүбийн ойнла найвинцэ гэдэг нь жигдэмбийн гомбос үжирви донин гүбийн ойнла найвинцэ чирон тэжиг барчиж жигбар мэрүндэ гэж. Ийм ойнын барчин мэлэмла найна чиронгийн дэнла додур лайдын юмонгийн жива милэн гович. Ойлгож байгаа. Чирон цэжиг барчиж жигва болохгүй маа гэж. Гүбийн ойнла найвинцэ. Гүбийн ойнын гэдэг чинь ойжийн юмбу гэдэг чинь барчин мэлэм шүү дээ. Барчин мэлмийг ойнын гэж. Ойжийн юмбу яг бодиттой ерөндөг болж байгаа тэр одоо газар орших гэдэг нь бол чин мэлэн буюу одоо ганцхан дагмид тэр юуга жигдэмбийн гомбол сүжүрвийн шүү дээ тийм ээ жигдэмбийн гомбол тэр ширэг намбааж ингээд лоо шүү дээ тэрийг одоо багнаа тэр барчин мэлмиг ойнын лан нави тэгэхээр тэр барчин мэлэм одоо сэтгэл төрсөн тэр цагт бол чирон цэжиг барчиж жигва бол юм ягаад тэгэхээр ийм ойнын барчин мэлэмлаа тийм бооз энд байж шүү дээ. Ийм ойнын барчин мэлэмлаа найна гэж байна. Барчин мэлэмлаа найна гэд орших юм болоос чирунгийн дэнла дахиж додхомд буюу додвор дайдан юмонгийн жива мэлэн говь. Дайдан юмонгийн ирэхээр бол дахиж додхомд бол додви са ми жир чирун яна додвор лайнинжийн жива лимби мачвдэ чирунгийн дэнла чир мяунгийн барай онду жидва ёвич. Энэ бол чирун яна додвор лайнинжийн жива лимби мачвдэ жир чирунгийн дэнла чир мяунгийн барай онду жидва байгаамаа гэж. Тийм ээ? Чирунгийн дэнла гэдэг нь чирун тоолсон тэр бие дээрээ чир мяунгийн барай бодвол ёвич. Додвор лайнинжийн жива лимбийн чирун яна додвор лайнинжис жива ленжиг хоноо лимби мачвдэ додвор сар жисрэл ленжигдэн мэр жисрэл ленжигдэ nii лимбийн чирун ёдвор сүмби. Тэгэхээр чирун цэжиг барчиж жигва гэдэг байгаа шүү дээ. Цэжиг гэдэг байгаа тийм нэг төрөл гэдэг байгаа шүү дээ. Нэг төрөл. Нэг төрөл. Тэгэхээр бол юу гэж байна? Додвор лайнинжийн жива зөвхөн нэгийг авах бол албагүй юм аа. Цэжиг гэсэн мөртөө нэг төрөл авах бол чаваа байхгүй. Яаж үг гэхээр додви саад нэг төрөл аваад тэгээд дараа нь додви
ми болж нэг төрөл аваад ингээд хоёр төрөл нийлээд хоёр төрөл авж байгаа ийм шорон бол байгаамаа. Тэгэхээр бид нар юу гэж ойлгох хэрэгтэй гэхээр энэ хэсгээр цэжиг гэдэг байгаа чинь бол яг нэг төрөл гэсэн үг биш. Рихтунгийн жива гэдэг байгаа шүү дээ. Рихтунгийн жива гэдэг түрүүнээс хойш миний хашгиртаж байгаа. Рихтунгийн жива гэж байна. Цэжиг барчиж жива гэдэг нь цэжиг гэдэг нь бол рихтунгийн жива. Рихтунба гэдэг нь бол дотхом ямба рихтунба. Дотхом ямба рихтунба тий. Дотхом дотроо тэнгэр байж болно. Тэнгэр дотор нь бас олон байгаа шүү дээ. 33 тэнгэрийн орон байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд хүний төрөл. Энэ нь бол дотхом дотроо төрж байгаа учраас бол болж байгаа. Тэгэхээр додвий дотхом буюу тэр цэжиг гэдэг байгааг бол рихтунгийн жива болоод байгаа. Тийм үү? Тэгэхээс өөр арга байхгүй. Ягаад тэгэхээр додвийн сар жисрэдленжиг, мэр жисрэдленжигтэй нийл юмбын чирон. Тэгээ жива нийл юмба юм бар. цэжиг барчиж байгаа маян бартал тэ нийл юмба юм бэ. Наадах чинь рихтунгийн жива гэж. Дотхом дотроо додвий лаан ми дотор төрж болохос биш. Самдан буюу одоо сүххамд өндөр төрж байгаа. Тийм бол риг минь түн байгаа гэдэг юм л да, тийм ээ. Нийлэн баяа. Тумба чир мянгийн гор шатвалаа гэж. За эндээс бол 3 дугаарх чир мянгийн за чир мянган дотор чир мянган шүгвийн гор, чир мянган брайнагийн горор гэж. Гэж өмнөхтэй. За өнөөдөр энэ